Хамтдаа түр залбирцгаая. Биднийг хайрладаг ариун инэрэнгүй Бурхан аамин. Энэ цагт эзний үнэт цусаар залгигдсан бид эзний өмнө хамт цуглан эзний агуу хайр ба нэгүслийг магтандуулж үгнээс суралцсан эзэнтэй хамт байдаг ариун сүрэг дотор нөхөрлүүлж байгаа талархаж байна. Энэ цагт эзэн та бидний дунд хамт байгаа гэдэгт итгэж байна. Бидний хүн нэг бүрийг анхааран харж Бурхны инэрэнгүй утраараа хүн бүрийг зууран бариарай. Эзний үг ба ариун сүнсний хүч чадлаар илүү зөвөр босгон өгч бид үлдсэн амьдралаа бүрэн дүүрэн Бурхны хүүхдийн хувьд ичих зүйлгүй зохистой амьдрахад мэрэгэн ухаан хүч чадлыг зөвшөөрөн өгөөрэй гэж чин сэтгэлээс залбирч байна. Улс даяарх манай чуулганууд, дэлхийн олон чуулганууд бэрхшээл дундаж итгэлээ сахин сайн мэдээг тарааж буй бүхий лахан дүст Бурхны илүү агуу нэгүсэл ба үг ариун сүнсний хүч чадлаар хамт байж энэ хорон муу завхарсан үеийнхэн дунд эзний сайн мэдээ илүү хүчтэйгээр тунхаглагдсан Бурхны хүсэж буй олон сүнснүүд аврагдах агуу ажлыг биелүүлж өгөөрэй. Бидний дунд одоо ч Бурхны хайрыг үннээр ухаараагүй нэгэн байгаа бол сэтгэлийг нээж тэр агуу гайхамшигт Бурхны нэгүсэл хайрыг ухаарч итгэн аврагдаж бид үлдсэн амьдралаа Бурхны хүсэл ба алдрын төлөө хамтдаа амьдрахад удирдах өгөөрэй. Зохистой цагт хэрэгтэй үгийг бидэнд өгч бидний хийх ёстой зүйлийг зааж өгдөг эзэн минь. Энэ цагт ч бидэнд илчлэхийг харуулахыг хүссэн Бурхны ариун хүсэл бидний хийх ёстой зүйлсийг илүүгээр зааж өгөөрэй. Бидний эзэн Есүс Христийн нэрээр залбирлаа. Амен.
За Библиэс харцгаая. Дуулал 116 байна. Дуулал 116 харъя. Дуулал 116 8-9. Дуулал 116-гийн 8-9-ийг за хамт уншъя. Учир нь та амийг минь үхлээс, нүдийг минь нулимснаас, хөлийг минь бүдрэхээс аварчээ. Би амьдын газарт эзний өмнө алхах болно. За бас 12-оос 14 хүртэл хамт уншъя. Надад хандсан бүх өгөөмөр хишхийхин төлөө би эзэнд юуг буцаах вэ? Би авралын хундгийг өргөж эзний нэрийг дуудана. Бүх ард түмнийхэн өмнө эзэнд тангаргалснаа би одоо биелүүлнэ. За энэ хүртэл байна. Тэгээ цагаагаар их халуун болсон байна тийм ээ. Тэгэхээр уур амьсгал дулаарч байж үр тариач гэсэн их сайн боловсрдгоо гэдэг. За бид нар ч гэсэн махбодын хувьд янз бүрийн зовлон бэрхшээл байх үед бидний итгэл илүү ихээр өсөж Бурханд зохистой Христэд итгэгч хүний хувьар бэлтгэгддэгэ гэж би бодож байна. За энэ жил 100 бидний хийх ёстой хамгийн том ажил одоо энэ 100-ны нэгдсэн семинар олон хүмүүсийг эзэнд удирдах авралт хүргэх хамгийн агуу ажил үлдээд байгаа. Бурхан биднийг аврахын тулд өөрийн цорын ганц үгээ хүний дөр төрхөөр энэ ертөнцийн илгээгээд хүний гмийг өмнөөс нь золин үгийн тулд загалмай дээр үхсэн түүний зэрэгцээ. Энэ сайн мэдээ бүх ертөнцид даяар тараагдсан гэдэг нь эхлээд энэ бурхны нэгүслийг ухаан аврагдсан хүнээр дамжуулаад энэ сайн мэдээ тараагдахын тулд бурхны ариун сүнс хамтдаа байж ажилдаг. За тиймээс Үүлээс 1:8 дээр харах юм бол ариун сүнс та нар дээр ирэхэд та нар хүчийг хүлээн аваад ариун сүнсний хүчээр Иерусалим бүх Юудэ дэлхийн хязгаар хүртэл миний гэрч болно гэж хэлсэн байна. Есүс үхээ дахин амьлаад Тэнгэрөд өргөгдсөний дараа Пентекостын өдөр ариун сүнс бууж ирэн Иерусалим тэнд байсан эхлээд аврагдсан байсан 120 итгэгчид чин сэтгэлээс залбирж байх үед ариун сүнсээр дүүрж Пентекостын өдөр сайн мэдээг ир зэрэгтэйгээр хараа нэг өдөрт 3,000 хүн аврагдаж баптизм мөрдөж байсан. Бас 5,000 хүн аврагдаж байсан. Иерусалимд сайн мэдээ үнэхээр галзугтай тараагдаж за тэгээд бүх Юудэ, Самар, Ром хүртэл за Европод тэгээд Америкт гээд одоо болохоор манай улсад нэлээд хойно дамжуулагдсан байгаа. Газрын хязгаар хүртэл миний гэрч болтонд гэсэн. Бид нар бол зүүн хязгаарт амьдарч байгаа ард түмэн. За би Японд очоод сайн мэдээ тараах болгондоо Япон бол арлын хувьд хамгийн зүүн хязгаар юм аа. Хамгийн сүүлийн сайн мэдээ тараагдах газар юм аа. Тиймээс Япончууд олноороо аврагдах хэрэгтэй гэж. Энэ Япон хүмүүст ингэж сайн мэдээ үнэхээр галзугтай тараагдах юм бол газрын хязгаар хүртэл миний гэрч болно гэдэг эзний үгийн дагуу сайн мэдээ тараагдаж. За түүний дараа эзэн дахин залрна гэдэг бид нар мэдэж байгаа. За тэгээд бид нар ч ихсэн одоо 100-ны нэгдсэн семинарт за энгийн үедээ бид нар сайн мэдээ тараадаг. Тэгээ бүх улс даяар манай бүхий чуулганууд нэг сэтгэл болоод залбирч сайн мэдээ тарааж аврагдаагүй гэр бүлийнхэн хамаатнууд, найзууд, хөршүүдэд гэдэг эзнийг тараах Бурхны нэгүслийг ухааруулан авралт хүргэх ийм том ажил бидэнд үлдсэн байгаа. За тэгээд жил болгон манай 100-ны нэгдсэн семинарын үеэр хамгийн олон хүмүүс аврагддаг гэдэгч би итгэдэг. Маш олон хүмүүс хамтдаа залбирч
хөдөлмөрлөж сайн мэдээг тарааж байхын сацуу Бурхан бас хамтдаа ажилдаг гэдэг нь бол гарцаагүй. Тэгэхээр энэ ажилд бид бүгдээрээ оролцсон. Энэ жилч бас Бурханд үнэхээр агуу ажил бий болохын тулд магадгүй энэ жилийн зургийн нэгдсэн семинар бидний хийж чадах хамгийн сүүлийнч байж болох юм. Байнга бид нэр төгсөөлийг сүүлийнх гэж бодонгоо бид нэр аврагдаад зогсохгүй өөр хүмүүс ч гэсэн энэ сайн мэдээг хүргэж авралт хүргэх хэрэгтэй. Хүн энэ ертөнцийн төрсөн гэдэг чинь зорилго нь тийм ээ. Сайхан идэж ууж агаад ингээл зовж байгаа л үхээрээ гэж Бурхан хүнийг илгээсэн юм биш ээ. Харин мөнхийн Бурханы нэгүслийг ухаарж аврагдахын төлөө бид нар энэ ертөнцийн төрсөн байгаа юм. Есүс гэмтнийг аврахын тулд ирсэн, бид нар тэр авралыг авахын тулд ирсэн байна. За тэгээд хамгийн түрүүнд Бурханы нэгүслийг ухааран аврагдсан бид нар одоо ч аврагдаагүй байгаа маш олон сүнснүүдэд энэ сайн мэдээг тарааж тэднийг авралт хүргэхийн тулд бид нар амьдарч байгаа юмаа гэдгийг бид нар ерөөсөө мартаж болохгүй. За тиймээс өнөөдөр сая унсан үгэн дээр бүгдээр төвлөж байгаад Бурханы нэгүсэлд хариулцгаая гэдэг сэдвээр үгийг дамжуулах гэж байгаа. Өнгөрсөн эзний өдөр бол эзний төлөө амьдрах амьдрал гэд түүний тухай дамжуулсан. Эзэн бидний өмнөөс өгөж бидний сүнсийг аварсан учраас аврагдсан бид нар эзний төлөө үлдсэн амьдралаа өнгөрүүлнэ. Энэ бол үнэхээр байх ёстой энгийн зүйл байна. За дээрээс нь түүнтэй мөн адилхан сэдв байна. Бид нар өнөөдөр Бурханы нэгүсэлд хариулцгаая гэдэг сэдвээр хамтдаа үгнээс сурах гэж байгаа. Тэгээ Бурхан сая уншсан үгэн дээр харах юм бол 8 дээр 100 дуулал 116-гийн 8 дээр учир нь та амийг минь үхлээс нүдийг минь нулимснаас хөлийг минь бүдэрхээс аварчээ. Амийг минь үхлээс татаж гаргаж амьд оруулсан байна. Нүдийг мань нулимснаас уй гашуй зовлон дундаас биднийг татан гаргаж за мөн хөлийг минь бүдэрхээс гим нүгэл дунд бүдэрч там мөрдөл унах байсан биднийг Бурхан биднийг зууран барьж гаргаж өгсөн. За тиймээс би амьдын газарт эзний өмнө алхах болно. Тэгэхээр амьдын газар гэдэг чинь энэ газар дээр амьдрах хугацаанд Бурханы өмнө бид нар хийх ёстой юм аа гэж байгаа. Бид нар аврагдахаас өмнө Бурханаас холдож Бурханыг хаяад гим нүглийн донд амьдарч байсан. Одоо бол Бурханы нэгүслэр сүнс маань аврагдаж бас Бурханы хайрыг өмссөн бид нар үлдсэн амьдралаа амьдын газарт Бурханы өмнө алхах болно гэсэн байна. Итгэлийн амьдрал гэдэг нь Бурханы өмнө Бурханд зохистой амьдрахыг итгэлийн амьдрал гэж байгаа. Тэгэхээр эзний өмнө алхах болно. Аврагдсан хүн бол Бурханаас холдоод амьдрах гэж болохгүй. Бидний зүрх сэтгэл бүхий л амьдрал түүнийг маань сахин харж байдаг Бурханы өмнө би үргэлж Бурханы өмнө байгаа гэдгийг мартаж болохгүй. Эцэг их хүн гэдэг төрүүлээд өсгөөд за ингээ өсөж торнож байгаа хүүхдүүдийг ерөөсөө мартадаггүй. Ажиглан харж байдаг. За мөн хайр нэгүсэл ач тус тэр нь үргэлж тасралгүйгээр эцсээ хүртэл тусалж өгөө гэдэг тэр эцэг их хүний сэтгэл байдаг. Аратан амьтыг ч гэсэн харах юм бол өөрийнхөө үр зулцгаас хараагаас салгадаггүй. Магадгүй тийм ээ. За махчин аратан гарч ирээд өөрийнх нь зулцгийг идчих үе. Ганцаараа байх үедээ бол аратан амьтан гараад ирэх юм бол өөрөө зүхтаад тийм ээ тийшээ нуугтна гэж яваад өгнө. Гэтэл үр зулцгатай байдаг тэр амьтдыг харах юм бол махчин аратан гараад ирлээ. Тэгэх юм бол урдаас нь тэмцэлдэх гээд. Урдаас нь одоо сүрж байгааг харах боломжтой. Тиймээ зулцгаа хамгаалж байгаа юм. Ээж нь үхтэгч вэ? Үр зулцгаа амьд үлдээх гэж тэгж байдаг. Тэгэхээр одоо аврагдсан бид нэр эзэн биднийг сахиж байгаа бидэнд тусалдаг байнга.
Тэгээ бидний үлдсэн амьдрал маань үргэлж Бурхны өмнө байгаа. Матай 10:30 дээр харах юм бол Бурхан хэлсэн байгаа. Та нарын толгойд ирэх ширхэг үс чинь хүртэл тоологцсон. Бурхан бидний толгойн үсийг хүртэл тоолоо гэдэг чинь юу гэсэн үг вэ? Би өөрийнхөө нөхцөл байдлыг мэдхээс ч илүү Бурхан миний нөхцөл байдлыг илүү сайн мэднэ. Толгойн үсийг мань хүртэл тоолсон юм чинь өөр юу мэдэхгүй байх юм бэ? Хоёр бор шувууг задгай зоосоор худалдаг ус уу? Тийм ээ? Ямар ч үн цэнэгүй тэр бор шувуу хүртэл эцгийн чин зөвшөөрлгүйгээр нэгэн ч газар ундаггүй. Харин та нар олон бор шувуунаас илүү үнэтэй. Тэгэх тусмаа та нарыг илүү хувцлахгүй гэж өгсөн тийм ээ. Тэгээ Бурхны харцвал үргэлж аврагдсан итгэгчдийн төлөө огтоос салалгүйгээр харж байдаг. Биднийг хамгаалж бас бид Бурхны хүслийн дагуу амьдарч байна уу гэдгийг харж байдаг. За тиймээс итгэлийн амьдрал амьдын газар тийм ээ Бурхны өмнө амьдрнаа гэж байгаа. Бас түүний зэрэгцээ Бурхны нэгүслэлд эргүүлэн хариулж байгаа амьдрал байна. Надад өгсөн бүх өгөөмөр хишгийн төлөө би эзэнд юу буцаах вэ? Аврагдсан хүн Бурхны нэгүсэлд ямар агуу гайхалтай вэ гэдгийг сайн мэдэж байгаа. Бурхнаас холдож гин нүглийн дотор амьдарч байгаад шүүгдээд там руу явах энэ аимшигтай нүгэлтний төлөө Бурхантай адил нэгэн тийм ээ. Есүс бол Бурхантай адил нэгэн байна. Хүний дүр төрхөөр энэ ертөнц рүү түүнийг илгээж, хүний бүхий гин нүглийг өмнөөс нь зольж, сүнсийг нь аврахын тулд загалмай дээр золилтын дахил болж үхсэн байгаа. Тэгээд Есүс үхэж дахин амьсныхаа дараа маш олон хүмүүсийн өмнө дахин амьсан Есүс өөрийгөө харуулад Есүс өөрийгөө Христ аврагч юм аа гэдгийг итгүүлсэн байна. Олон хүмүүс харж байхад нь тэнгэр өдөө өргөгдсөн байгаа. Сайн мэдээ бүх ертөнц даяар тараагдах юм бол дахин ирнэ гэж амлаад тэгээд явсан. Одоо бид энэ зүүн хязгаарт амьдарч байгаа бид нар хамгийн сүүлийн сайн мэдээ тараагдаж байгаа энэ үйл явц донд байна. Эзэн маань тун удахгүй ирнэ гэдэг нь үнэхээр баталгаатай. За тиймээс аврагдсан бид нар тэр Бурхны нэгүслийг яаж хариулах вэ гэдгийг үүнийг ерөөсөө мартаж болохгүй. Эцэг эх бол тийм ээ намайг төрүүлсэн, өсгсөн, зааж сургасан тийм ээ өдий зэрэгт хүний дайнд хүргэсэн байна. Тэгвэл энэ хүн ясаар харах юм бол эцэг эхийн нэгүслээс илүү зүйл гэж байхгүй. Гэтэл 10 хуулийн дээр харвал Бурхан хандсан хууль тушаал нь 4 байгаа. Хүнд хандан сахих ёстой хууль тушаал нь 6 байгаа. Түүний хамгийн ихнийх нь эцэг эхээ хүндэл. Эцэг эхээ хүндэл. Яагаад хүндлэх ёстой вэ? Төрөөж өсгөж хүний дайнд хүргэсэн тэр эцэг эхтэй ачлалгүй байгаа хүүхдийг түмэн нүгэл хилэнцэн дотроос ачлалгүй байх нь хамгийн том нүгэл юм аа гэж хэлдэг. Тэгэхээр тэр эцэг эхээ нэгүсэл ачийг мэдэхгүй аав ээжтэй дуулуургүй байж тэгдэг хүүхэд. Бурхныг харахад хамгийн том тушаалыг зөрчиж байгаа хүн бахна. За тиймээс эцэг эхээ нэгүслийг умартсан хүний хийх хамгийн том тэр ёс суртахууныг хайсан хүн байна. Ачийг бачаар гэж хэлдэг тийм ээ. Тэгээ зарим хүмүүс ярих юм бол эцэг эхийнхээ хачийг хариулахгүй байгаа зогсохгүй бүр гимтээж, хохироож өөрт нь олигтой тусалсангүй гэж аав ээжигээ эсэргүүцэж эцэг эхээ бүр хөнөөдөг хүмүүс ч байна. Бид нар тэр хүртэл бодохгүй байсан ч гэлээ эцэг эхийн нэгүслийг махбодын хувьд бол хамгийн агуу. Бурхны нэгүсэл бол тэгвэл түүнтэй бүр зөөрлөхийн аргагүй юм. Аав ээж нь хичнээн хүүхдээ хайрладаг байлаа гэд хүүхдийнхээ төлөө өмнөөс нь үхэх аргагүй юм аа. Сүнснийхэн төлөө авралт хүргэх ажлыг хийх боломжгүй байх нь Бурхан бидний сүнсийг аврахын тулд өөрийн цорын ганц хүүгээ хүний дүр төрхөөр илгээгээд загалмай дээр золилтын дахил болгож үхэл хүргэсэн байна. Тэр нэгүслэг үл ямар агуу гайхалтай байх вэ? Дөнгөж цаа уншсан үгэн дээр дуулал 116-гийн
10 12 дээр тийм ээ. Надад хандсан бүх өгөөмөр хишгээхин төлөө. Намайг аврахын тулд Тэнгэрийнхээ алдар сууг орхиж энэ газар дээр ирээд хүнийг авах ёстой бүхий зовлон авч бас сорилтонд орж тэгээд хүнийг аврахын тулд гим нэгүүлгүй тэр нэгэн хамгийн аимшигтай гимтэн мэт цаазын ялыг авч загалмай дээр ичгүүр ба зовлон гэдэмж идлээд цус урсгаад үхсэн бидний сүнсийг аврахын тулд тэгээд бидний нүглийг золин аврал түргсэн тэр бүхий нэгүслийг тэгвэл юугаар хариулах вэ? Тэр нэгүслэлд хариулахын тулд бид нар энэ газарт амьдарч байна. Аврагсныхаа дараа Бурхан бидэнд өгсөн бүхий л нэгүсэл тэр нэгүслийг хариулахын тулд бид нар үнэхээр сул дорой тэр нэгүсэлд хариулахын төлөө биднэрт өгөгдсөн цаг хугацаа үнэхээр богинохон байгаа. Тэр нэгүсэлд бүрэн хариулж чадахгүй маа гэхэд төлж чадахгүй маа гэхэд хариулахын тулд амьдрах хэрэгтэй. 사랑하여 주신 은혜 갚을 수는 없으나 약한 마음과 천한 몸이 주의 종이 되리라. Магтан дуу байдаг. Төлөхийн аргагүй ч гэлээ. Үнэхээр сул дорой өчүүхэн бийч гэлээ. Эзнийг зарцсан болёо гэж байгаа. Эзний зарц болно гэдэг чинь надад бол эрхчлөө үгүй юм аа. Бидний амьдрал амин болох эзэн. Хаадын хаан. Бидний авралын маань эзэн болох эзнийхээ төлөө бид үлдсэн амьдралаа амьдрах хэрэгтэй. За тэгээд Бурхны нэгүслийг хариулан амьдрна гэдэг ямар чухал вэ? Энэ Библи бидэнд хэлж өгж байгаа. Дуулал 103-ыг харцгаая. Дуулал 103 дугаар Дуулал 103 2 Заавал хамт уншия. Сэтгэл минь эзнийг магтаж ач тусыг нь ч бүү март. Сэтгэл минь. За сэтгэл минь сүнс минь гэж дуудаж байна. Сэтгэл минь. Бурхан намайг хайрлаж аварж өгсөн тэр утгыг сүнс минь сэтгэл минь эзнийг магт. Бид нэр итгэлээр амьдарч байхад энэ магтан дуу гэдэг зүйл үнэхээр хасахын аргагүй зүйл байгаа. Магтан дуу тийм ээ? Магтаалын дуу. Бид нар одоо хэрэгжилж байгаа магтаалын дуунууд байгаа. Энэ магтаалын дуунууд тэр доор нь ингээд тайлбарыг нь уншаад үзэх юм бол тэр магтаалын дууны үгийг бичсэн хүмүүс бүгдээрээ Бурхны тэр агуу нэгүслийг ухаарад тэгээ шүлэг болгон бичсэн. Түүний дараа нь өөр хүн тэр шүлгэн дээр нь ая оруулаад ингээд бидний хэрэгэлдэг магтаалын дуу гарч ирсэн байна. За тиймээс энэ агуу нэгүсэл хайрыг магта дуулсан байх шүү дээ. Тэгээ бидний магтан дууг дуулахдаа зөвхөн амаараа дуулдаг юм биш ээ. Бид нар сэтгэлээрээ амьдрал маань тэр чигтээ Бурхныг харахад магтаалын дуу байх ёстой. Эфес 1-ийн дээр харах юм бол түүний алдрын магтаалын төлөө байх юм аа. Тийм ээ? Алдар магтаалыг тунхаглана гэж бас гардаг. Алдар магтаалын төлөө байх болно гэж гардаг. Энэ бид нар зөвхөн амаараа биш. Бүх амьдрал маань Бурхны алдрын төлөөх магтаалын дуу болох ёстой. Тэр ая зохиож байгаа, дуулж байгаа хүн одоо ингээл тэр үгийг харахад юм бол шууд л ингээл аян их шиг нь гарч ирэх бах тийм ээ. Яг үүнтэй адилхан Бурхан бидний амьдралаар дамжуулж миний бүхий л амьдрал Бурханы нэгүсэл алдрыг нь магтан дуулж явах ёстой. Алдар магтаалыг тунхаглана гэж гарч байгаа. Алдар магтаалын төлөө байх юмаа гэж хэлж байгаа. Бидний бүхий л амьдрал Бурхны нэгүсэл алдрыг магтан дуулдаг магтаал болох хэрэгтэй. За тиймээс сэтгэл минь Бурхны эзний ач тусыг нь бүү мартаа гэж хэлсэн байна. Бид нар аврагдаад анхандаа тийм ээ Бурхны тэр агуу гайхалтай нэгүслийг юугаар хариулах вэ гэж байгаад хэсэг хугацаа өнгөрсний дараа амьдралдаа илүү төвлөд эхлээд амьдралчаар нөгөө нэгүслээ мартчихдаг. Тиймээс Бурхны ач тусыг бүү мартаа гэж хэлсэн байна. Мартаж болохгүй.
2-р Шастр номноос бүгдээр харъя. 2-р Шастр 32. 2-р Шастр 32 25. 2-р Шастр 32-25. Харин Хизекия хүлээж авсан ашгаасаа буцааж өгсөнгүй. Учир нь түүний зүрх бардам болжээ. Иймээс уур хилэн түүн дээр болон Юда Иерусалимийн дээр буу. За энд Израилийн хаан Хизекия гарч байгаа. Есүсийг ирэхээс 700 жилийн өмнө Иерусалимд хаан байсан. За гэтэл Хизекия хааны үед их гайхалтай юм болж байсан байгаа. Ассирийн Сенахериб цэргээ дагуулan ирээд Иерусалимыг бүсэлдэг. Иерусалимчууд тэндээс гарах чаргагүй, гаднаас орох чаргагүй бүрэн бүслэгдсэн байна. За хэсэг хугацааны дараа хоолнд ус. Ямар ч идэх юм байхгүй болсон. За бүр сүүлдээ хүүхдээ хүртэл барьж идэх тийм нөхцөл байдал дотор байсан. За ингээд бүрэн бүслэгдээд тэндээ бүр юу ч хийж чадахгүй ингээд өөрөөсөө өөхөх тийм зүйл хийсэн байна. Гэтэл Ассирийн хаан Сенахериб өөрийнхөө түшимлийг дуудаж байгаад хашгиран хэлдэг. Агуу их хаан Ассирийн хаанаас та нарыг хэн аврах юм бэ? Та нарын итгэж байгаа бурхан аврах уу? Гэтэл бурханы хүртэл хараасан байгаа. Та нар бууж өгөхгүй бол бүгдийг чинь алнаа. За ингээд дээрээс нь загтал хүртэл бичиж явуулдаг. Хизекия хаанд тийм ээ. Хизекия хаанд ариун өргөнд аваачин өгсөн бурханы өмнө аваач дэлгээд хэлсэн. Бурхан минь хараач, энэ Ассирийн хаан ингэж таныг харааж байна, яах вэ? Гэтэл тун удалгүй Исая шүзүүлэгч ирдэг. Битгий санаа зовоо. Үүнийг би энэ шүн үгүй хийх болно. За тэгээд тэр өдрийн шөнө Иерусалимыг бүсэлж байсан тэр 185 мянган цэргүүд бүгдийг нь хороодог. Израилчууд ганц ширхэгч сум харваагүй, харин эзний тэнгэр илж гарч ирээд бүгдийг нь хороосон баг. За ингээд бурхан Израилийг хамгаалж ирсэн тохиолдол би ийм агуу нэгүслийг авсан байгаа. За үүний дараа Хизекия өвдөж өөхөх болсон байгаа. Тэгээд бурханд бас залбирдаг. Бурхан минь ээ, би ингэж бурхантай нийтлөө хичээнгүйлэн амьдардаг аа. Гэтэл та намайг инхүү өхүүлэх гэж үү дээ. За ингээд хананд тулж байгаа бол байнга л уйланга залбирч байсан. Бурхан Исая шүзүүлэгчийг явуулаад тийм ээ. Би чиний залбирлыг сонслоо. Би чиний амийг чинь 15 жилээр нэмж байна. Дөнгөж сая өөхөх ёстой байсан тэр хүнийг өвчнийг нь эдгээгээ зогсохгүй бүр 15 жилээр нэмж өгсөн байгаа. Тэгэхээр энэ Хизекия хаан бурхны агуу нэгүслийг авсан хүн байна. Гэтэл энэ дээр харах юм бол за яг түрүүн уншсан үгэн дээр 25 дээр Хизекия хүлээж авсан ашгаасаа буцааж өгсөнгүй, учир нь тэр бардан байсан. Сэтгэл нь бардан болчихсон учраас бурхны нэгүслийг мартсан байна. Хариулаагүй байна. За энэ агуу нэгүслийг авсан учраас түүнд нэгүсэлд хариулъя. Бурхны алдрын төлөө амьдрах ёстой байтал тэр нэгүсэлд хариулсангүй, харин түүнийх нь улмаас эзний уур хилэн Хизекиягийн өдрөө тэдний дээр буусан. Иерусалим дээр бурхны уур хилэн буусан байна. Тийм учраас Хизекия 26 дээр харах юм бол Хизекия болон Иерусалимын оршин суугчид зүрхнийхээ бардамлыг даруусгасан учраас эзний уур хилэн Хизекиягийн өдрүүдэд тэдний дээр буусангүй. За ямар ч байсан золоор Хизекия бардам байж байгаад бурхны нэгүслийг хариулахгүй байсан, мартсан байсан. Түүндээ гимшиж дахиж
Бурхны нэгүслийг хариулан за ингэж амьдрсан байна. Тэгээд Бурхан амьд байх үед нь түүний дээр буулгах уур хилэнгээ буулгая гэж хагаад буулгаагүй гэсэн байгаа. За тийм учраас Бурхны нэгүслийг авсан хүмүүс Бурхны нэгүсэлд хариулахгүй байна гэдэг үнэхээр том гим гэдгийг мэдхүү. Эцэг эхийнхээ нэгүсэл ачийг бодох юм бол тэр нэгүсэлд нь яаж хариулах юм бэ? Эцэг эхээ хичнээн одоо би асаж тойголлоо гэд аав ээж хүн хүүхэдтэй хандж байгаа хайрыг бид нэр төлөг харахгүй. Бурхны нэгүсэл тэгвэл ямар вэ? Над шиг гинтнийг аврахын тулд Бурхан өөрийнхөө цорын ганц хүүгээ хүний дүр төрхөөр илгээгээд загалмай дээр золилтын дахил болгон өхүүлж тэр үнэт цусаа бүгдийг урсгаж бидний нүглийг мөнхөд уучлан тэр нэгүслийг нь ухаан итгэснээр авралт хүргэдэг энэ бүхэл нэгүслийг бодоод үзтээ. Тэгвэл энэ нач нэгүсэл би юуг буцаах юм бэ? Үнийг мартаж болохгүй. Энэ агуу Бурхны нэгүслийг мартаад энэ ертөнцийн хүмүүс юу ч мэдэхгүй амьдарч байгаа. Та саранхуу. Бид нар бол Бурхны нэгүслийг ухаарсан хүмүүс, ухаарад итгээд аврагдсан хүмүүс. Тийм учраас тэр нэгүсэлд хариулахын тулд амьдрах хэрэгтэй. Тийм биз дээ? За аврагдах үедээ. За баярлаа. Эзэн минь над шиг гинтний төлөө үхсэн. Үнэхээр танд баярлж байна. Ингээд хэсэг хугацааны дараа дахиад мартчих уу? Яахан илчлэл 2 дээр харах юм бол Эфес чуулган үнэхээр үлгэр жишээ чуулган байсан. Итгэлээрээ хичээнгүйлэн амьдарч Бурхны хүслийн дагуу амьдарч гэхдээ Эфес чуулганд анхны хайраа орхичээ гэж хэлдэг. Анхны хайраа орхино гэдэг чинь Бурхны тэр нэгүслийг ухаарах үед Бурхны тэр жинхэнэ хайр байна штэ, тийм ээ? Бурхны хайрыг жинхнээсээ ухааран аврагдах үед тэр хайр үргэлжлэн явах ёстой. Гэтэл хайраа мартсан. Тиймээс хаанаас хайраа чи мартсан бэ? Анхны хайраа тэр чигээрээ амьдрах ёстой байтал тэр амьдрал байхгүй байсан. За тиймээс чи хаанаас унснаа сан бас гимш. Анхны үйлсээ үйлдэ. Хайраас гардаг тэр амьдрал байна. Хайр гэдэг чинь үгээр биш. Бидний бүхий л амьдралаар дамжуулж Бурхны нэгүсэлд хариулан амьдрах байна. Тэр анхны хайраа хайсан байна. Чи эсгэмш байс. Би чам дээр оч динг чин байрнаас нь зайлуулах болно гэсэн. Дин гэдэг чинь илчлэл 1 дээр 1-ээс 3 хүртэл гардаг 7 чуулганы ариун сүнс ажиллаа явуулж байгаа чуулганы дүр төрх. Дингэн зайлуулна гэдэг чинь ариун сүнс явна гэсэн үг. Бурхны ариун сүнсээр дамжуулан бүхий л зүйл ажиллаа явуулж байдаг. Хэрэгсэл итгэжүүний амьдрал ч гэсэн өөрчлөгдөнө. Энэ бол ариун сүнсний ажил. Олон хүмүүс аврагдана гэдэг чинь Бурхны хийж байгаа ажил. Энэ ариун сүнс холдчих юм бол юу ч байхгүй. Аврагдсан гэдгээс өөр юу ч өөр бүтэхгүй. Эсгэмш байс. Дингчин байрнаас нь зайлуулах болно. Энэ ариун сүнс холдно гэсэн. Бид үүнийг сайн мэдж байгаа. Бид хувь хүн бас тэр Бурхны нэгүслийг ухаар, Бурхны нэгүсэлд хариулахын тулд юуны төлөө, юугаар би үүнд хариулах вэ? Хариулах тийм зам нь Библиэлд маш олон гарч байгаа. Библиэс сураад тэр нэгүсэлд хариулахын тулд амьдардаг. Бүгдийг нь төлж чадахгүй ч гэлээ хариулах бол хэрэгтэй үсттэй. Тэгээ бид нэр энэ нэгүслийг мартаад хэрэгслийг итгэж хүн махбодоо дагаад амьдарчих юм бол Бурхан хилгэндэгэ гэсэн. Ариун сүнс холдно тэр хүнээс. За ингэх юм бол итгэлийн амьдрал нь сайн байж чадахгүй. Аврагсны дараа Бурхан бидэнд байнга л үхийг хүсэж байгаа. Тэр бэлхэм дүрэн нэгүсэл, сүнслэг нэгүсэл, махбодын ерөөлгээ бүх зүйл байгаа. Тэр бүх зүйл тасрах болно. Ойлгосон биз дээ? За тиймээс Бурхны тэр нэгүслийг хайж мартаж амьдрна гэдэг чинь маш том гин байна. Тэр ачийг бачаар хариулна гэдэг чинь маш том гин. Тэгээ бид нар тийм байгаад аж болохгүй. Тэгээ Бурхны нэгүслийг эргүүлэн хариулан амьдрна. Энэ дунд хамгийн чухал гэдэг нь Бурхны
сайн мэдээг тараах юм. Бидний авсан тэр агуу Бурхны нэгүсэл сайн мэдээг тарааж олон сүнснүүдийг авралт хүргэж Бурхны нэгүсэлд хариулах хамгийн чухал ажил байна. Дуулал 118-аас түр харцгаая. Дуулал 118 Дуулал 118-ийн 17 хамт уншия. Би өөхөхгүй, харин амьдрах бөгөөд эзний үлсийг тунхаглах болно. Би өөхөхгүй, харин амьдрах бөгөөд. Аврагдсныхаа дараа зарим хүмүүс тийм ээ хурдхан шиг үхэх юмсан гэдэг. Их хэцүү болоод ирэнгүүт хурдхан шиг эзнийхээ өмнө очих юмсан. Тийм юм байх боломжтой. Илч Паул гэсэн хэд хэдэн удаа тийм ээ Илч Паул маш олон зовлон авсан. Тиймээс хурдхан шиг эзнийхээ өмнө очих юмсан гэж хэд хэдэн удаа ч хэлж байсан. Гэхдээ аврагдсныхаа дараа нэмэ жаахан бэрхшээл байлаа гэж эзний өмнө хурдан очио гэдэг чинь өөрөө бас их том буруу бодол байна. Бурхны нэгүслийг нэг жаахан ч болтугай хариулахын тулд бид нэг олигтой амьдрах хэрэгтэй шүү дээ. Хариу амьдрч үзээгүй зүгээр л эзнийхээ өмнө очио гэдэг чинь. Тийм учраас л дуулал 118:17 дээр би үхэхгүй, харин амьдрах бөгөөд. Үхэлгүйгээр амьдрах зорилго байна. Хийх юм зөндөө байна. Би амьдрнаа. Эзний үлсийг тунхаглана. Ямар үлс вэ? Бурхны хийсэн үлс. Бурхан юу хийсэн бэлээ? Тэнгэр газрыг бүтээсэн, бүх бүтээлүүдийг бүтээсэн үүнийг удирддаг. Гэтэл түүнээс илүү агуу Бурхны тэр том ажил. Өөрийнхөө цорын ганц хүүгээ хүний дүрээр илгээгээд бүх ертөнцийн бүх гмийг түүний бие дээр тохоод загалмай дээр золилтын дахил болгож өхүүлж тэр цусаа урсган бидний гим нүглийг мөнхөд угаасан. Тэгээ Бурхан үүнээс илүү агуу зүйлийг хийх аргагүй. Бурхан үг ба хүч чадлаараа бидний сүнсийг аврах боломжтой байсан бол тэгэн бол заавал өөрийнхөө хүний дүргээр илгээгээд өхүүлнэ гэж юу? Бурхан бол шудраг Бурхан учраас нүглийн хөлс бол үхэл. Энэ бол шудраг байсан. Тиймээс гим нүглийн хөлсөнд нь шүүгдэж сүрэх ёстой байсан сүнсийг Бурхан үгээрээ хүч чадлаараа аварч чадах уу? Чадахгүй. Тийм ээ, золилтын дахиад өмнөөс нь өгөхгүй юм бол юм болохгүй. Тийм учраас Бурхан биднийг аврахын тулд өөрийнхөө цорын ганц үгээ Бурхантай адил нэгнийг хүний дүрээр илгээгээд хүний бүхий л гмийг түүний биед үүрүүлж Есүс Бурхан хүн болсон байна. Бас хүн нэг ч удаа гим нүгэл хийгээгүй тэр хүн байна. Тиймээс 1-р Петр 3 дээр харах юм бол Христ чинь нэг удаа нүглийн төлөөнөөс үхэж биднийг Бурханд аваачихын тулд зөвхөн зөв тусыг оруулсан гэсэн. Биднийг аврахын тулд Бурхан Есүс өмнөөс минь өгсөн. Тэр үннийг Бурхны хийсэн тэр үйлсийг би тунхаглана. Үүнийг дамжуулан тараана. Энэ бол бидний хийх ёстой хамгийн том зүйл. Ром 10:14 дээр харах юм бол түүнийг сонсоогүй тэд яаж түүнд итгэх вэ? Тэд тунхаглагчдгүйгээрээ сонсох вэ? Илгээгдэхээс нааш тэд яаж тунхаглах вэ? Иохан 20:19 дээр сүүл дээр харах юм бол дахин төрсөн Есүс гарч ирээд эцэг намайг илгээсний адил би ч бас та нарыг илгээнэ. Есүс Бурханаас илгээгдсэн, загалмай дээр үхсэн, үнээс усаа урсгаж бидний сүнсийг аварсан. Одоо тэгвэл би ч та нарыг илгээнэ. Энэ сайн мэдээг тараах ажлыг бидэнд даатгсан байна. Ямар агуу ажил байх вэ? Эзэн загалмай дээр хүний гим нүглийг өмнөөс нь зольсон. Тунхаглагч байхгүй юм бол хэн аврагдах юм бэ? Түүнийг сонсоогүй тэд яаж түүнд итгэх вэ? Тэд тунхаглагчдгүйгээр яаж сонсох вэ? Илгээгдэхээс нааш тэд яаж тунхаглах вэ? Илгээгдсэн мөртлөө яаж тараахгүй байгаад байх юм бэ? Бид нэр энэ сайн мэдээг Бурхны нэгүслийг тунхаглахын тулд илгээгдсэн хүмүүс байна. Илгээгдсэн хүн түүнийгээ мартаж болохгүй тийм ээ? Нэг улсын элчин сайд
өөрийнхөө улсыг төлөөлөөд өөр газар хайр газар очлоо. За тэгээд тэр улсын бүхий л ажил үйлс түүний тараан дамжуулах тийм үүргийг аваад явсан. Гэтэл очиод мартчихлаа гэж бодъё тийм ээ. За үнэхээр одоо юм сонирхолтой юмыг хараад за тэгэл хаан яах гэж ирсэн гэдгээс бүр мартчихлаа. Нөгөө элчин сайдын хувьд хийх ёстой юм үрдэл мартлаа. Эн чинь юу болох вэ? Тэгээ 2-р Коринт 5 дээр бид Христийн төлөөх элчин сайд юм а гэж гарч байгаа. Христийн гэрч нар юм а. Тэгэхээр бид нар үхэлгүйгээр хан амьдарч эзний үсийг тунхаглана. Бурхны хийсэн бидний авралын үлийг бид нар тунхаглана гэж. Тиймээс дуулал 66-гийн 16 дээр миний сүнсний төлөө түүний юу үйлснийг би өгүүлье. Бид нар дор бүрнээ өөрсдийнхөө сүнсний төлөө, миний төлөө бурхан юу хийснийг мэдэн штэ. Тэгвэл түүнийгээ тараах болно. Өгүүлье. Бүгдээрээ ирж сонс. Тэгвэл миний сүнсний төлөө түүний юу үйлснийг би өгүүлье. Бид нар бурхны нэгүслэлд хариулахын тулд хамгийн том зүйл бурхны тэр хийсэн агуу үйлийг авралын нэгүслийг тараах байх нэ. Бурхан бол бидний гэмтнийг аврахын тулд өөрийнхөө цорын ганц үгээ загалмай дээр бүр үхэл хүртэл золиосон шүү дээ тийм үү? Тэгвэл энэ сайн мэдээг тараахгүй байх чинь энэ золиос үнцэнгүй болж байгаа. Үр цацаад газар хагалсаа. Боловсрсон тариаг хураахгүй муудахчихлаа. Тэгвэл эн чинь газар хагалсан дэмий болж байгаа үстэй. Тиймээс Иохан 4 дээр харах юм бол Есүс хараагаа дэвшлүүлж талбай харагтун учрын талбай цайрч хураалтад бэлэн болжээ. Хураагч хөлсөө хүртэж хураагч чинь юм бэ аврагдсан хүн хураагч байх нь хөлсөө хүртсэн. Бүх зүйлийг авсан. Мөнх амийн үрийг цуглуулж байна. Сайн мэдээ тарах юм бол тэр мөнх аминд хүргэх үрийг цуглуулж байгаа юм. Тинхүү тариачим тариа хураагчийн хамт баярлах болно. Эзэн яг л нэг буудаан үр мэт загалмай дээр өгөхөж авралын ажлыг биелүүлсэн. Бид нар түүнийг нь хурааж байгаа. За тиймээс 18 дугаар зууны үед шашны зүтгэлтэнгүүд дэлхийд энэ сайн мэдээг үнэхээр сайн тарааж явах та. Хурганы зүдэн зүтгэснийг хамт хураацгаая. Бурхны бяцхан хураг загалмай дээр өгөхөж үнэт цусаа урсган авралт хүргэсэн энэ үнэн. Үүнийг нь хураацгаая. Хурганы зүтгэснийг хураацгаая. Хэрвээ хураахгүй байх юм бол хураг загалмай дээр үхсэн тэр хөдөлмөр хоосон болж байгаа юм. Тэгэхээр энэ том хариуцлага одоо бидэнд даатгагдсан. Матай 16-гийн 26 дээр харах юм бол Есүс ер нь хүн бүх ертөнцийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх вүлээ? Амийнхаа оронд хүн юугаа өгөх вүлээ? Бүх тэнгэр газрыг олж авсан, тийм ээ? Түүнээс ч илүү эрхэм үнэтэй ам гэдэг чинь хэдэн 10 жилийн настай махбодыг хилээд байгаа юм биш, сүнсийг хэлж байна. Бидний сүнсийг аврахын тулд тэр бурхны цорын ганц хүү загалмай дээр үхсэн. Бурхан тэр чинээгээр биднийг хайрлж агуу золиос гаргасан. Гэтэл тийм ээ одоо нэг ёсондоо нэг ажил хийхэд тулд их том хөрөнгө оруулсан. Гэтэл тэр нь биелэгдэхгүй байх юм бол ямар ч ашиггүй болно үстэй. Тиймээс Бурхан тэр чинээгээр агуу нэгүслээ бидэнд өгж авралын үйл хэргийг биелүүлсэн. Тэр үннийг тараахгүй байх юм бол юу болох юм бэ? Өөрийн сүнс чухал байдаг шиг тиймээс Еврей 2:3 дээр ийм агуу авралыг үл хайгарсан бид хэрхэн зүгтаах вүлээ? Ийм агуу аврал гэж хэлсэн. Энэ бол бидний сүнс аврагдана гэдэг чинь Бурхны хийсэн ажил дундаас тэнгэр газрыг бүтээж сансар огторгууг удирдан захирч түүнээс ч илүү агуу ажил юу вэ? Бурхан сүнсийг аврах ажил. Өөрийнхөө цорын ганц хүүгээ золиослон биелүүлсэн тэр нэгүсэл үүнээс илүү агуу ажил гэж хаа байх вэ? Тиймээс бид нар аврагдсан энэ аврал маань ямар агуу вэ гэдгийг бид нар төсөөлхийн аргагүй юм. Аврагдсан хэрнээ бид нар сайн мэддэггүй ийм агуу аврал. Тэгэхээр энэ үнэхээр юмн төдий тоодог хүмүүс байдаг. Өмнө нь би нэг газар хөдөө очоод сайн мэдээ тараасан маш олон залуучууд аврагдсан.
За дээрээс нь Мартин дууны багийнх ингээл багд бүгдээрээ аврагдсан. Тэгсэн нэг ахлагч хүн надад ирээд энэ нэг авралыг юунд тийм жуулах гэж ярьдаг юм гэсэн. Тэнгүүд нь би байж бол та юу гэж вэ? Тэр ахлагч хүн их баян хүн хэд хэдэн чуулганы байр барьсан гэл өөрөөр их өнгөрдөг. Гэтэл сайн мэдээ тараагаад аврагдсан. Тэр залуучууд үнэхээр тэндээ ингээл баярлаад байж тэл нэг энэ авралыг гэж байгаа юм. Тэнгүүд нь би шууд байрж аваад таасаа юу гэж вэ? Энэ аврал гэж хэлв. Иймхэн аврал гэсэн үү? Тэгсэн тэр хүн нэрээ бодоод үзсэн чинь өөрөө буруу юм хэлсэн байгаа юм. Тэгээд би сая буруу юм хэлчихлээ гэд. Эдийгээр гуйцлахгүйсэн ш тэр хүний дотор бол иймхэн аврал байгаа. Ийм агуу авралыг бид нэр аврагдсан. Түүнийг үл хайхраад байгаа учраас аврагдахгүй байгаа хүмүүс байна. Тэгэхээр өөрийнхөө сүнсийг аврал түргэнэ гэдэг ямар агуу вэ гэдгийг мэдсэн бол бусдын авралыг гэсэн тэгж бодох хэрэгтэй. Бид нэг хүний сүнсийг аврал түргэнэд ямар агуу ажил вүлээ? Бидний цаг хугацаа, бидний эд материал, миний аз жаргал үгүй бүр нэг хүнийг аврал түргэнэ гэж төлөө би үхнэ гэж яваад эн чинь цаана үлдэх ашигтай 8 байна. Бурхны цорын ганц хүн над чиг гэмтнийг аврахын тулд өгсөн байхад би өөршгөө гэмтнийг аврал түргэхэд үхнэ гэдэг чинь энэ бурхныг харах нүхий гайхалтай зүйл. Үйлс ном дээр гарч байгаа анхны чуулганууд тэр үед үйл элчнэр тийм ээ. Амар тайван амьдарч байгаад өгсөн нэг ч хүн байхгүй. Бүгдээрээ сайн мэдээ тааж явж байхдаа өгсөж байсан. Алуулж байсан. Зөвхөн элчнэр ч биш. Үйлс 8 дээр харах юм бол 8 дугаар бүлэг дээр Иерусалимд их том хавчлага өрнөдөг. За Стефан ахлагч уг дамжуулж байгаад чулуун цохиулан үхсэн. За тэгээд тэр өдөр Иерусалим дэх хүчтэй хавчлагаас болоод элчнэр ийш тийшээ зугтсан байна. Ийш тийшээ тархсан гэж байгаа. За тэгээд тархсан хүмүүс еврейчүүд алуулах үедээ гэж айсандаа яваад байгаа юм биш. Иерусалим бүх юудээс хамаар тэр байтугай дэлхийн хязгаар хүртэл сайн мэдээ тунхаг гэсэн. За ингээл тэмээ нэг галаас жахан унтраах гал цогтол гэтэл тэр галынх нь оч ийш тийшээ яг үсэрдэгтэй адилхан Иерусалим маш том хавчлага өрнөөд бүх итгэгчнэр дөрвөн зүгт тархсан байна. Тэгээ юу болсон бэ? Оцсон газар болгоно сайн мэдээ тараасан. За Библиэсээ харах хэрэгтэй юм байна. Үйлс 8 харъя. Үйлс 8-ийн Үйлс 8-ийн 4 тархсан хүмүүс явсан бүрдээ үгийг тунхагласаар байв. Энэ тархсан хүмүүс тийм ээ. Иерусалимд маш том хавчлага болоод бүгд ийш тийшээ тарцгаасан. Тарсан хүмүүс. Юдэчүүдээс айгаалд нуугдаад явсан уу үгүй ээ. Тархсан хүмүүс явсан зүгвэрдээ үгийг тунхагласаар байсан. Зөвхөн элчнэрч тараасан юм шээ. Бүх Христэд итгэгчнэр бүгдээрээ сайн мэдээ тараасан. Одоо бид нар яг ийм агуу авралаа тараах хэрэгтэй. Эфес 5-ын 10 дээр харах юм бол эзэнд таалагдах юмыг ол гэж хэлсэн байна. Ол. Бурхан юунд баярлах вэ? Юуг таалах вэ? Тэр нь юу гэж бодож байна? Лук 15-ын 7 дээр харах юм бол гимшиг шаардлагагүй 99 зөвхт хүнээс илүүгээр гимсэн нэг нүгэлтний төлөө тэнгид илүү их баяр хөөр болох болно. Зөвхт хүн гэдэг чинь аврагдсан хүн, 99 хүн найр хийж байснаас нэг гимтэн аврагдана гэдэгт бурхан илүү баярлдаг. Нэг хүн нэг бүр аврагдах үе бурхан ямар баярлдаг болоо. Бид нар бурханд тааламжтай бурханыг баярлуулъя гэвэл юу хэрэгтэй вэ? Маш олон бурхныг баярлуулах зүйлс байдаг. Тэндээс хамгийн дээдийн дээд бурхныг баярлуулах зүйл бол хүн нэг бүрийг гэмтнийг бурхны өмнө авчирч авралт хүргэх. Энэ бол бурхныг хамгийн их таалах зүйл байна. Лук 15 дээр харах юм бол тэр эргэж ирсэн хүү тийм ээ. Ааваасаа холдоод үхэх гэж байсан. Тэгээд эргээд аав дээрээ ирдэг. Гэтэл аав нь ямар их баярлдаг вүлээ тийм ээ. Хүн минь үгсэн боловч ам оржээ. Алдагдсан боловч олдлоо. Тарган дугуйл авчирч надад бүгдээрээ найдлаж цэнгийа гэж хэлсэн. Эргэж ирсэн хүү гуйлагчин болоод эцэгтэй эргээд ирдэг. Аав нь тэр чинээрээ баярлдаг.
Тэр аав нь тийм ээ бурхныг зааж байгаа. Эргэж ирж байгаа хүүг нь гимтнүүдийг хэлж байгаа. Тэр нэг гимтэн гимшихэд тэгэж их баярлдаг. Аав тэр хүү хоёрыг баярлуулахын тулд гим нүгэлгүй тугал бяруу нядлуулсан үхсэн. Тэгвэл бидэнтэй адилхан гимтнүүд аврагдахын тулд цорын ганц хүү яг л хураг мэд үхсэн байна. Энэ үнэнд итгэж аврагдах үед бурхан баярлдаг. За тиймээс бурхны баярлдаг таалдаг хамгийн дээдийн зүйл юу вэ? 2-р Коринт 5:9 дээр Илж Паул ингэж хэлдэг. Гэртээч байсан холдож одсон түүнд таалагдах нь бидний ирмэлзэл билээ. Бурханд хамгийн их таалагдах зүйл л гимтэн аврагдах. Тэгвэл үүнийг хийх ёстой үстэй. За одоо бид эх сараас ахуулаад зуны нэгдсэн семинар маань эхлэх гэж байна. Маш бага хугацаа үлдсэн. 7 сар 8 сар хүртэл 7 ээлжийн семинар явагдана. Эртнээс ахуулан залбирч төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Зүгээр л ямар ч төлөвлөгөө байхгүй, ямар ч бэлтгэл байхгүй, зүгээр нэг очоод оролцоод яг оролцсон ч гэсэн сайхан л та. Гэхдээ тэр зуны нэгдсэн семинарын байранд очиж харсан биз дээ. Семинарын үед ямар байдаг вүлээ? Тэр халуунд залуу эгчнэр маань за одоо яг тэр үүдэн дээр зогсчихсон угтаж аваад гараа даллаад л ингээл угтаж авдаг. Маш олон зүйл дээр хамтдаа хөдөлмөрлөж байгаа ахын дүүс нар галтойгоонд тэр халуун зуухны хажууд ажиллаж байгаа хүмүүс, тэр овоорсон аяг тавгийг угааж байгаа бүх хүмүүс унтчих чадахгүй тийм ээ харуул хийж байгаа ах нар ингээл бүгдээрээ дор бүрний юм хингээ юу хийж байна тэгэж байгаад би ч гэсэн энэ сайн мэдээ тараах ажилд өөрийнхөө чадах шинээр оролцоо л гэж байгаа. Бурхныг харахад тэр ямар үзэсгэлэнтэй харагдах вэ? Ямар их баярлах болоо. Тэр ийм ахан дүүс нарын хичээл зүтгэл золиос байхгүй бол яаж аврагдах хүн гарч ирэх юм бэ? Шинэ хүмүүс тэр хүмүүс ингээл гуйж байгаа наашаа авчирж байгаа ирээд харах юм бол энэ уулын мухард яахсараа юм том байшин байдгийн болоо гэд. Эхлээд барилгыг нь хараад их гайхдаг гэж байгаа юм. За дараа нь бас нэг гайхдаг юм нь энэ хар халуунд энэ хүмүүс тийм ээ одоо далайн эрэг рүү сайхан сэрүүхэн газар очиж зугаалах хэвээр. Энэ хүмүүс чинь яахсараа энэ уулын мухард ингээд цуглаж байдаг юм бэ? Энэ жоохон сонин хачин хүмүүс биш үү гэж харахаар үгүй юм шүү гай. За тэгээд царийг нарахаар ингээл духных нь хөлс нь бурж ичсэн бүр ингээл урсаж байгаа юм. Сони юм аа гэдэл. За тэгэл түүний дараа үгийг сонсоод гайхтгаа гэж байгаа юм. Тэгээд 10 дахаас нааш явдаггүй. Авдах хүртэл. Хүмүүсээ ингэж олон хүмүүс залбирч бэлдээж хүчээ нэгтгэж бурхан ажилладаг. Эфес 3-ын 20 дээр харах юм бол дотор маань ажилдаг хүчний дагуу бурхны хүч чадал бидний дунд ажилдаг. Дотор маань ажилдаг хүчний дагуу гуйх буюу бодох бүхнээс нь илүүгээр хэмжээшгүй бэлтгэл үйлдэх чадвартай түүнд бидний дунд бурхан ажиллаж байгаа. Тиймээс бид нар хамтдаа нэгдэж залбирч хүчээ нэгтгэн хөдөлмөрлөж явах юм бол бурхан ажиллана. Пастор ганцаархнаа сайн сургаал заалаа гэд аврагддаг юм биш ээ. Маш олон ахын дүүснэр залбирч хөдөлмөрлөж тэр хүчээ нэгтгэхгүй бол энэ болохгүй. Тэр дундаас бурхан ажиллаа явуулдаг. Тэгээ бид нар энэ ажлаас ерөөсө хойш сууж болохгүй. Би ч гэсэн надад ч гэсэн хийх юм энд байгаа гэж бодох хэрэгтэй үстэй. Би байхгүй ч гэсэн бусд нь бүгд хийчихэл юм байна. Тэгдэг л бах. Эзний өмнө очоод тэгвэл тэгж хэлэх юм уу? Чи юу хийж байгаад ирлээ вэ гэсэн чинь намайг байхгүй ч гэсэн бусд нь хийж ил байлээ штэ. Энэ одоо шалтгаан болох уу? Тэгэхээр энэ сайн мэдээ тараах ажил бол хамгийн дөрөнд эзэн хийсэн ажил байна. Марк номноос төр харцгаая. Марк 1
Марк 1 Марк 1-ийн 14 Марк 1-ийн 14 15 За би уншнаа. 14. Иоханныг баримтлагдсны дараа Есүс Галилд ирж Бурхны сайн мэдээг тунхаглан тэр цаг биелэлээ оллоо. Бурхны хаанчлал айсвэ гимшиж сайн мэдээнд итгэх түн гэж байлаа. Есүс 30 жилийн турш зүгээр энгийн хүний хувьд амьдарч байгаад 3 жил хагасын хугацаанд өөрийнхөө ажлыг явуулж Есүс Йордан гол дээр баптист Иохан дээр очин баптизм хүртэж баптист Иохан баригдаад шоронд орох үед Есүс Галилд ирээд Бурхны сайн мэдээг тараан ингэж хэлсэн байгаа. Тэгэхээр Есүс хамгийн түрүүнд юу хийсэн бэ? Бурхны ажлыг тараах. Тэр цаг биелэлээ оллоо. Бурхны хаанчлал айсвэ гимшиж сайн мэдээнд итгэх тун гэж байлаа. Тэр цаг биелэлээ оллоо. Хуучин гэрээр харах юм бол Христ ирнэ гэдэг нь амлагдсан байна. Тэр цаг биелэлээ боллоо. Цаг нь болоход тэр эмэгтэйгээс хүү төрнөө. Хуулийн дор байгсдыг чөлөөлөх болно. Тийхүү хэлсэн байна. Цаг боллоо гэсэн. Тэр цаг болсон. Ямар цаг вэ? Христ ирнэ гэдэг тэр цаг нь болсон байна. Тэр цаг боллоо. Бурхны хаанчлал айсвэ. Есүс бол Бурхны хаанчлал. Есүсийг хүлээн авч ийна гэдэг чинь Бурхны хаанчлалыг зүрхтгэлдээ хүлээн авч байгаа хэрэг. Бурхны хаанчлал айсвэ гимшиж сайн мэдээнд итгэх тун. Өөрийгөө Бурхны өмнө ямар том гимтэн бэ гэдгийг ухаарад гимшээд тэр нэгүслийг хүлээж аавна. Энэ бол гимшил. Гим. Эмэ? Өчөж хэлэх. За тэгээд өөрчлөх гэсэн утга байна. Зүгээр л гим нүгэлдээ гутраад байхыг гимшил гэхгүй. Искариотын удаас Есүсийг 30 мөнгөн зоосоо зараа тэгээд яадаг вүлээ? Өөрийн сэтгэлийг захирлжсэн бузар сүнс гараад явчихгууд Юдас ухаан орсон. Би чи юу хийчих вэ? Багш маань надад юу буруу юм хийсэн гэд би түүнийг зарчих ба. За тэгээд 30 мөнгөн зоосыг буцаж аваачаад би гимгүү цуснаас урагснараа нүгэл үлдлээ гэсэн. Тэгсэн хулчгар чи өөрөө наатахаа мэдээ гэсэн. Гэтэл Юдас 30 мөнгөн зоосыг тэнд ариун үргэн дотор шидээд тэгээд над чиг хүн хөх ёстой гэв. За тэгээд өөрийгөө дүүжлэгдэж өгсөн байгаа. Гэтэл төрүүлгээ харж унан хевлигээ ярьж гид дотор нь цувсан гэж байгаа. За Юдасын тэр шидэн хайсан 30 мөнгөн зоосоор нэг газар талбай худалдаж аваад тэгээ гадныхныг тавьдаг газар болгосон гэдэг тийм ээ. Тэгэхээр гим нүглээсээ болоод тэнд ингээ гашуудаж байна. Юдас ямар их гашуудсан байх вэ тийм ээ? Бүр дүүжлэг чинээний над чиг хүн өөхөх ёстой. Энэ гимшил болоо үгүй юм. Гимээсээ болоод зовж тарчилж байна. Тийм ээ? Гимс тийм ээ одоо өчсөн гэхдээ эргээгүй байна. Тийм ээ? Тэр эргэж ирсэн хүн би энд өсөж өгөх нэ гэд. Ингээ байгаад байвал өхөн шүү дээ. Босоод эцэг рүүгээ буцаж очив. Энэ бол гимшил бах нэ. Есүс гимшиж сайн мэдээнд итгэх тун гэж хэлсэн 38-ыг бүгд харъя. Марк 1-ийн 38 39 байна. Хамт уншия. Есүс цөмөөрөө зэрэгэлдэх суурингуудад очицгоё. Би тэндэж бас тунхаглах болно. Учир нь би үүний төлөө ирсэн билээ гэж айлдав. Есүс Галил даяар явахдаа синагогуудад нь очиж тунхаглан чөтгөрүүдийг зайлуулж байлаа. Есүс тийм ээ. Залбирахаар ууланд гарч бүхэн шүнийг бурхан залбирсаар өнгөрөв. За, энэ тэнд яванга байнга сайн мэдээ тарааж байсан. Цөмбөрөө зэрэгэлдэх суурингууд руу очие. Тэнд ч бас тунхаглах болно. Би үүний төлөө ирсэн. Би үүний төлөө сайн мэдээ тарах гэж ирсэн гэж байгаа. Есүс ирээд загалмай дээр ганцхан үхээд л дуусчихсан. Үхээсээ ч өмнө дээрээ маш хичээнгүйлэн сайн мэдээ тараасан.
Матай 11-ийн 1-дээр харах юм бол Есүс 12 шаваа бүгдийг нь сайн мэдээ тараахаар явуулдаг. Явуулсныхаа дараа Есүс ч гэсэн сайн мэдээ тараахаар өөрөө явсан. Зөвхөн шавнараа явуулаад зогсоогүй. Есүс ч гэсэн өөрөө байнга сайн мэдээг тарааж байсан байгаа. Есүсийн хийсэн ажил донд хамгийн том ажил гэх юм бол Есүс сайн мэдээг тэгж сайн мэдээг тарааж байсан байгаа. Өөрөө. Тэгээд 2 дугаар Тимот 4-ийг бас түр харцгаая. 2 дугаар Тимот 4 2 дугаар Тимот 4-ийн 1. За нэгээс эхлээд харъя. 4-ийн 1, 2-ыг харъя. Би Бурхны өмнө мөн үзэгдэлт ба хаанчлалда амьд ба хөхсдгийг шүүх Христ Есүсийн оршихуйд чамд чухалчлан захия. Үгийг тунхаг л цагаа олсон ч олоогүй ч бэлэн бай. Уужим сэтгэлээр сургаалаар синхрүүл, зэмэл, урамшуул. За Илч Паул 2 дугаар Тимот ном бол Ромд хоригдож байхдаа яг үххээс өмнө Тимотед илгээсэн хамгийн сүүлийн Захиас гэж хэлж болно. Бурхны өмнө үзэгдэлт ба хаанчлалдаа амьд ба хөхсдгийг шүүх Христ Есүсийн оршихуйд чам чухалчлан захия. Хүмүүсээ ийм Захиас тушаал гэж байх болов. Бурхны өмнө үзэгдэлт ба хаанчлалдаа амьд ба хөхсдгийг шүүх Христ Есүсийн оршихуйд чамд чухалчлан захия тушаая гэж байгаа. Гэхдээ тушаа ямар тушаа гэхээр ийм чухалчлан тушаах вэ? Үгийг тунхаг л. Цагаа олсон ч олоогүй ч бэлэн бай. Цагаа олсон ч. Тэгэхээр эн чинь юу вэ? Сайн мэдээ тараахад маш тохиромжтой сайхан цаг. Эсвэл маш муу нөхцөл байдалд ч бай. Энэ үгийг тунхаг л. Илч Паул үххээс өмнө хамгийн сүүлд Тимотед ийхүү чухалчлан тушаасан. Тэгвэл биднэрт ч яг адилхан үгийг хэлсэн байна. Шүүх үхэгсд ба амьд ба хөхсдгийг Христийн шүүхийн оршихуйд чамд чухалчлан би тушаая захия. Үгийг тунхаг л. Бидэнд тэгвэл хариуцлага байхгүй юу? За аврагдаал ингээл ингс тэгсгээл амьдарч байгаад эзэн ирэх юм бол хүрээд ирэх юм бол явчихад болох уу? Үгүй юм аа. Бидний хийх ёстой ямар олон байна вэ? Энэ ертөнцийн дээр амьдрангаа аврагдах тэр сайн мэдээг яг олигтойхон сонсч чадаагүй амьдарч байгаад өгч байгаа хүмүүс ямар олон байгаа болоо. Бид нэр тунхаглахгүй байх юм бол хэн аврагдах юм бэ? Одоо тийм ээ энэ Христийн шашин гэдэг Христийн шашны хамгийн сэрэг мандсан үе гэж хэлж болно. Маш олон пасторууд байна, маш олон сайхан чуулганууд нөхцөл байдал нь сайхан байна. Гэхдээ яг жинхнээсээ гимшиж байгаа юм үнэхээр зөвхөн байна. Тарааж байгаа. Би тараахгүй бол хэн тараах юм бэ? Ийм сэтгэлийг тэгээд бид нэр хичээнгүйлэн сайн мэдээ тараах ёстой. Үнэхээр тэр дээр үеийн тэр хаан дүүлчилдэг гэсэн албатууд байдаг үстэй тийм ээ. Хаанда тэр улстай бүр ингээд бүх хичээл зүтгэлээ тавьж бүр үхэл хүртэл явдаг. Ингээд итгэмжит тэр цэргүүд тийм ээ өөрсдөө их орныхоо төлөө ард түмнийхөө төлөө амиа өргөдөг. Тэгээ бид нар эзэн хаадын хаан болох авралын маань эзэн болох дээрээс нь хаадын хаан болох эзэн бидэнд тушаасан. Үгийг тунхаглаа. Тиймээс Христэд итгэгч нар энэ ертөнцийн хийх ёстой хамгийн чухал ажил бол сайн мэдээг тарааж олон сүнснүүдийг эзний өмнө удирдан авчрах авралт хүргэх ажил байна. Энэ ажлыг бид нэр юм чинээ бодохгүй байж болохгүй юм. Үйлс 20-24 дээр харах юм бол Илч Паул хэлсэн байна. Эзэн Есүсээс хүлээн авсан үүрэг алба гүйцээгэнд бол өөрийн амийг юм чинээ бодлого явж ирсэн. Эзэн Есүс хүлээн авсан үүрэг. Тийм ээ? Бурхны нэгүслийг гэрчлэх.
Бурхны цорын ганц хүү үхээд гим нүглийг маань золсон авралын нэгүсэл энэ нэгүслийг сайн мэдээ гэрчилж эзэн Есүсийг хүлээн авсан үүрэг албаа гүйцэтгэнд бол өөрийн амийг юм чинээ бодлого явж ирсэн. 100 удаа байсан ч би өргөнөө. Ганцхан Паулд л өгсөн үүрэг болов бидэрт ямар ч хамаагүй юу? Аврагдаад л ингээд тохиросхийгээ амьдарч байгаа явуул болох уу? Болохгүй. Эзний өмнө очиж та юу гэх юм бэ? Би чиний төлөө өгсөн. Чиний имийг золсон. Чи тэгвэл юу хийж байгаа дэрв? Илчнэр болон олон Христэд итгэгч нар тэр анхан үе сайн мэдээ тарааж байгаад ямар олон хүн өгсөн бэ? Энэ сайн мэдээ өнөөдөр бидний хүртэл ямар олон хүмүүс хавчигдаж цусаа урсгаж үхэж байсан бэ гэдгийг мэдхөлөө. Бид нэр үнэхээр амар тайван амьдраад байгаа болохоор энэ там руу явж байгаа хүмүүс гэсэн их байгаад байна. Тийм байж болохгүй. Бид нэг хүний сүнсийг тэнгэр газраас илүү үнэтэй гэж тооцоож тэр хүмүүс сайн мэдээ хүргэхийн тулд Бурхан бидний дунд ажиллах болно. Бурхан бол Бурханы ажилд ямар ч анхаарал тавьдаггүй хүмүүс. Сайн мэдээний төлөө золиослдоггүй тийм сэтгэлтэй хүмүүс. Бурхан тийм хүнээр дамжуулж юу ч хийхгүй. Хийж чадахгүй. Бурхан биднэрийг дамжуулаад илүү агуу үйлийг хийхийг хүсэж байна. Илч Паул өөрийн амийн юм чинээ бодлого явж ирсэн гэж хэлсэн. 2 дугаар Коринт 11-ийг түр харцгаая. 2 дугаар Коринт 11 2 дугаар Коринт 11 11-ийн 23-ыг түр харъя. 2 дугаар Коринт 11-ийн 23. Тэд Христийн үйлчлэгч дүү. Би ухаангүй мэд ярьж байна. Би бүр ч илүү зүдрэл зүтгэлээрээ ч илүү хоригдсноороо ч илүү бөгөөд тоо томшгүй занчуулж үргэлж үхлийн аюулд байлаа. Юудэчүүд намайг 5 удаа 30 нэс ташуурцсан. Намайг саваагаар 3 та занчиж 1 удаа над руу чулуу шидцгээж байв. 3 удаа би усан онгоцны сүрэлд өртөж гүн тэнгист өдөр шөнийг өнгөрөөж байлаа. Ахин дахин аялахдаа гол усны аюул, дээрэмчдийн аюул, овог нэгтний аюул, харийнхны аюул, хот дах аюул, цөл дэх аюул, тэнгис дэх аюул, хуурамч ах дүүсийн дундах аюул, зүдрэл зүтгэл, дараа дарамт, байнгын дутуу нойр, өлдөх, цангах, хүнсээр хомсдох, ноорол нүцгэрэл, даарл хүрэл дунд байлаа. Энэ бүгдээс гадна би өдөр бүр бүх чуулгануудын төлөө зовних дарамтад байна. Илч Паулын энэ хэлсэн үг зөвхөн амаараа сайн мэдээ тараахын тулд өөрийнхөө амийг юм чинээ бодолгүй явж ирсэн гэж хэлсэн биш ээ. Энэ амьдрсан амьдралыг хардаа. Илч Паул маш олон удаа хоригдож, маш олон удаа үхэх шахсан. 39 удаа 5 удаа 39 ташуурд болсон. Саваагаар 3 удаа занчсан гэж. Буруутах юм бол энэ үхэх боломжтой. Чулуудуулаад үхчихлээ гэсэн гадагшаа гаргаа хайтал эргэж амин ороод дахиад сайн мэдээ тараасан. Янз бүрийн аюулууд өртсөн байна. Зүдрэл зүтгэл, дараа дарамт, байнгын дутуу нойр, өлдөх, цангах, хүнсээр хомсдох, ноорл нүцгэрэл, даарл хүрэл байна. Илч Паул ямар их зовлон эдэлсэн бэ? Тэгвэл энэ дунд сайн мэдээ тараагцсан. Бид нэр үнэнхээр амар тайван байгаа учраас сайн мэдээг тараахын ажлын төлөө хиймээргүй байна гинүү. Нэг жаахан л тусалчих юм бол маш олон там руу явах сүнслүүд аврагдана штэ. Бид нэр сайн мэдээ тараахын ажилд харан байж болохгүй. Бид нар энэ газар дээр амьдарч байгаа зорилго маань эзний тушаасан тэр газар дээр дахин залран ирэх болно. Марк 16:15 дээр Есүс Тэнгэрөд явахын өмнө хэлсэн байгаа. Бүх ертөнцөөр явж сайн мэдээг хамаг бүтээл тунхаглагтун. Хин итгэж байтсан мөртөн тэр аврагдах болно, харин итгээгүй нь яллагдах болно.
бидний эзэн, авралын маань эзэн, хаадын хаан эзэн яванга хамгийн сүүлд ингэ загсан байна. Бүх ертөнцөөр явж сайн мэдээг хамаг бүтээл тунгаглагдсан. Сайн мэдээг тунгаглах юм бол итгэх юм бол итгээд сайн мэдээг хүлээгээд авчих юм бол аврагдана. Ром 1:16 дээр би сайн мэдээнээс ичихгүй. Энэ бол итгэгч болгоныг юуны төрөнд юудэ түншлэн грек хүнийг аврах бурхны хүчээ. Тэгэхээр сайн мэдээ тараачих юм бол там руу явж байгаа гэмтэн аврагдана штэ. Түүнээс илүү агуу ажил гэж байна уу? Би аврагдчихлаа. Миний гэр бүл, миний гэр хамаатнууд аврагдаагүй хүмүүс байгаа шүү дээ, тийм үү? Ганцхан гэр бүлийнхэндээ сайн мэдээ тараах. Ингээл өөрийнхөө бүх ажлаа дуусгачихсан уу? Яг үнэндээ. Бид нар махбод маань амьд л байгаа бол гэр бүлдээч бай, хамаатнуудаач бай, ойр дотны хүмүүстэй сайн мэдээг тараа гэдэг нь бол мэдээж хэрэгэ. Тэгэхдээ яваачнд очих юм бол гэр бүлийн холбоо гэж байхгүй. Энэ ертөнцийн энэ хүн хоорондын харьцаа гэдэг энэ ертөнцийн л байна. Яг үнэндээ гэр бүл маань аврагдах, өөр хүмүүс аврагдах бурхныг харахад яг адилхан. Зөвхөн өөрийнхөө л гэр бүлтэй сайн мэдээ тараах гад. Өөр хүмүүс сайн мэдээ тараахад ямар ч анхаарал хандуулахгүй байна. Энэ бурхныг харахад зохистой биш. Бид нэр сайн мэдээ тарааж олон сүнслүүдийг авралт хүргэх тэр ажлыг хийх ёстой. Тиймээс Ром 16-ийн 3-4 дээр харах юм бол надтай хамтран зүтгэгч Приска, Акул нарт минь түргээрээ. Тэд миний амийн төлөө өөрсдийгөө аюул оруулсан бэлээ. Приска, Акул гэдэг нь юдэ хүн гэхдээ аврагдсан байгаа. Гэхдээ Коринтэд тийм ээ Паул сайн мэдээ тарааж явах үед нь хамтдаа ажилласан байгаа. Одоо майхан барьдаг тийм ээ. Майхан хийдэг ажил хийсэн. Тэгээд Приска гэдэг эмэгтэй Акула нэрийг сонсоход л угаасаа Акул гэж эрэгтэй юм байгаа сте. Приска эмэгтэй. За гэтэл Прискагийн нэрийг яагаад төрөж хэлсэн бэ? Акул ч гэсэн мэдээж гайхамшигтай өнгөтэй Приска эхлээд байна. Миний хамтран зүтгэгч гэсэн. Приска Акул бол Паулын төлөө өөрсдийгөө аюулд оруулсан гэж. Хүн болох Паулын төлөө ингэсэн байх үгүй ээ. Паулын дарааж байгаа сайн мэдээний төлөө өөрсдийгөө аюулд оруулсан байна. Тэгээ Паул олон газруудаар явсан сайн мэдээ тараахад дагаж яваа сайн мэдээ тарааж исэн Приска Акул үнхээр гайхалтай. За тэгээ Филиппой 4-ийн 3 дээр харах юм бол Филиппой чуулган эгчнэр байсан. Сайн мэдээний төлөө надтай хамтран тэмцсэн тэдгээр эмэгтэйчүүд гэж байгаа. Тэгэхээр чинь эгчнэр үстэй тийм ээ. Паултай хамтдаа сайн мэдээний төлөө зүтгэж байсан эмэгтэйчүүд эгчнэр байна. Сайн мэдээний төлөө надтай хамт хэлэн бусад хамтан зүтгэгчид хамт тэмцсэн тэдгээр эмэгтэйчүүд тэдний нэрс амийн номд байгаа. Аврагдаад амийн ном нэр нь байгаа зогсохгүй сайн мэдээний төлөө надтай хамт тэмцсэн эмэгтэйчүүд хамтран зүтгэгчид эгчнэр жигсэн энэ сайн мэдээнд үнэхээр идэвхтэйгээр зүтгэж байсан хүмүүс байсан. Есүсийн шавнар хамтаа явж байгаа үед Есүсийн шавнарт тусалдаг эгчнэр байсан биз дээ. Лук 8 дээр харах юм бол Есүс загалмай дээр хөх үед загалмайн доор хүртэл хурж ирсэн тэр эмэгтэйчүүд эгчнэр одоо ч бас сайн мэдээний төлөө хамтдаа хичээн зүтгэж байгаа ах нар эгчнэр зөндөө байна. Тамон Колоссе 4:11 дээр харах юм бол хэдэн хүний нэр гарч ирнэ. Эднэр л Бурхны хаанчлалын төлөө надтай хамтран зүтгэгчд юм аа гэсэн. Бурхны хаанчлалын төлөө хамтран зүтгэгч. Энэ газар дээр амьдрангаа Бурхны хаанчлалын төлөө хамтран зүтгэгч. Энэ ямар үнэхээр гайхалтай нэр биш үү? Энэ ертөнцийн тийм ээ махбодын хувьд хичнээн гоё сайхан харагдах гэдэг шаардлага байхгүй. Газар дээр амьдрангаа Бурхны хаанчлалын төлөө ажиллаж байгаа хүн, цаг хугацаанд дотор амьдарч байгаа энэ мөнхийн төлөө амьдарч байгаа хүн, энэ алга болох ертөнцид амьдрангаа мөнхийн ертөнцид төлөө амьдарч байгаа хүн. Гайхалтай үстэй. Энийг хэн мэдэх юм бэ? Христэд итгэгч нар ямар ч ажилтай байсан бай, ажил мэргэжлийг авсан бай.
Тэр бол зүгээр л нэг хэрэглэгдэхүүн. Харин гол амьдралын зорилго сайн мэдээг тараах. Сайн мэдээг тараах ажил бидний хийх ёстой ажил байна. Христ Бурхантай адил тэр нэгэн Бурхантай адилхан болох тэр алдар суун байр сууриа хаяад хүний биеийг өмсөд энэ газар дээр ирээд загалмай дээр үхэж авралын ажлыг гүйцэлдүүлсэн. Түүгээр дамжуулан аврагдсан бид нар энэ сайн мэдээг тараах энэ ажлаа хийх ёстой. Аврагдаагүй хүн аврагдахын төлөө энэ ертөнцийн амьдарч байгаа шүү дээ. Одоо тэрийг л мэдэхгүй л байгаа. Аврагдтал нь бурхан төвчөө хүлээж байна. Аврагдсан бид тэгвэл юуны төлөө вэ? Үхэж чадахгүй дэ амьдарч байна уу? Энэ ертөнцийн нэг 6 цагийн төлөө амьдарч байна уу? Үгүй. Бусад зүйлсийг авралт түргэхийн төлөө амьдарч байгаа. Тэгвэл яах вэ? Тэр бол үнэхээр гарцаагүй үнэ. Есүс Изекэл 3:17 дээр харах юм бол бурхан Изекэл хэлэхдээ би чамайг Израилийн гэрийн харуул болуулаа. Чи миний үгийг сонсоод тэднийг сэрэмжлүүл. Хэрвээ чи миний үед амжуулахгүй тэр хорон муу нэгэн үхэх юм бол түүний цусны бурууг би чамаас нэхнэ. Тэр хорон муу нэгэнд хилтэл тэр хэлсэн байхаа сонсоогүй бол чамд тэр цусны буруу байхгүй юм аа. Тийм ээ? Сайн мэдээ тараагаагүй бол чамд хариуцлага байгаа. Хэрвээ хариу тараасан ч сонсоогүй бол чамаас юу ч нэхэхгүй гэсэн. 1-р Коринт 9:16 дээр хэрэг би сайн мэдээг эс томхоглоос золгүй ээ. Сайн мэдээг тараахгүй байх юм бол золгүй юм. Надад уур хилэн буугээ гэсэн байна. Ямар зүйлийг хэлж байгаа бол маш том хариуцлага байна. За 6 төгс 24-ийг түр харцгаая. 6 төгс 24. За 6 төгс 24. 11-ийг харъя. Ароныг 12-ыг хамт уншъя. Үхэл рүү тугдах хүмүүсийг авар. Алагдах газрынхаа зүг гэлтрэх хүмүүсийг буцааж авчирхаас хойш бүүсв. Харагтун бид үүнийг мэдээгүй гэж хэлэх аваас зүрхийг чинь дэнслэгч анхаарахгүй гэж өө. Сэтгэлийг чинь хамгаалагч мэдэхгүй гэж өө. Тэрээр үйлсийнх нь хариуг хүмүүнд өгөхгүй гэж өө. За энэ үгийг бүгдээрээ харах юм бол үнэхээр гайхалтай үг байгаа. Үхэл рүү тугдах хүмүүс. Одоо аврагдаагүй хүмүүс бол там руу тугдж байгаа. Нэг өдрийн дотор ямар олон хүмүүс тэр там руу тугдаад тэр там руу унаж байгаа бол одоо ч гэсэн. Үхэл рүү тугдах хүмүүсийг авар. Алагдах газрынхаа зүг гэлтрэх хүмүүс. Бүү орхиорой гэж хэлсэн байна. Там руу явж байгааг нь хараад бүү орхи. Чи хэлэхдээ харагтун бид үүнийг мэдээгүй гэж хэлэх аваас. Зүрхийг чинь дэнслэгч анхаарахгүй гэж үү. Сэтгэлийг чинь хамгаалагч мэдэхгүй гэж үү. Тэр хүн там руу явж байгаа нь би мэдээгүй штэ. Ямар сайн худлаа ярьдаг юм бэ? Каин Абелийг чулуугаар зохиж алаад чиний дүү Абел хаа байна гэсэн. Би мэдэхгүй би дүүгийнхээ харгалзагч нь юм уу? Өөрөө зохиж алчихсан хэрнээ. Бурхан чиний дүүгийн цус газраас надад хашгирч байна гэсэн. Бид нэр Каинтай адилхан хин нэг алаагүй ч гэлээ. Аврагдах боломжтой там руу тугдж яваа хүнд нэг жаахан тусалчвал амьд үлднэ. Гэтэл туслахгүй байсаар байгаа там руу явуулж байна. Энд чинь бол одоо санамсаргүйгээр аллах хийж байгаатай адилхан бидтэй. Нэг хүн усан живэд өөхөх гэж байна. Жаахан тусалж байгаа гараад ирлээ. Би завгүй байна. Би ус руу орчих юм бол миний энэ хувцс ингээд муухай болчихно. Ингээд хаяад яваад өгөх юм бол дараа нь тэгэн штэ нөгөө өгсөн хүн чи хулчгар минь ээ. Чи надад нэг жаахан тусалчихсан байсан би амьд үлдэг байсан. Чи намайг алдсан юм шиг байна. Тэгхгүй юу? Мэдээгүй гэх үү? Мэдээгүй юу? Тэр хүн үхэл там руу явна гэдгийг мэдэхгүй байна уу? Эзэн тэрээр үйлсийнх нь хариу хүмүүнд өгөхгүй гэж өгсөн.
Үүлс гэдэг нь юу вэ? Сайн мэдээг тараагаагүй гим. Христэд итгэгч хүн газар дээр амьдарч байгаа зорилго ч л тэр шүү дээ. Эзний хамгийн сүүлийн тэр тушаал, тэр үүрэг маань гэтэл надад хамаагүй. Тэмээ зөвхөн пастор номлогч л хийх ёстой юу? Бүх Христэд итгэгч нар энэ сайн мэдээ тараагч номлогч нар гэдэг чинь үгийг дамжуулж байгаа хүмүүс байна. Үйлс 6 дээр бид залбирал болон үгийн үйлчлэлээ үргэлжлүүлье. Сайн мэдээ тараахын тулд өөр ямар нэгэн зүйлийг хийхгүй зөвхөн сайн мэдээ тараадаг хүмүүс. Христэд итгэгч хүмүүс бол тэр сайн мэдээний зардлыг олохын тулд ажил хийж байна, бизнес эрхэлж байна, ажлаа сайн хийж байгаа. Тэгвэл энэ чи юу вэ? Сайн мэдээг бас тарааж байгаа үз. Хэдийгээр би сайн мэдээ тараагч болж явж чадахгүй ч гэлээ. Явуулах хэрэгтэй юм байна. Хүмүүсээ нэг сайн мэдээ тараагч явуулахад ямар их мөнгө ордог бол мэдхөлөө. Тийм ээ? Хэдийгээр би сайн мэдээ тараагч явж чадахгүй ч гэлээ. Сайн мэдээ тараагчийг явуулъя гэдэг сэтгэлээр оролцож болохгүй юу? Биднэрт өгөгдсөн цаг хугацаа хамгийн эрхмээр хэрэглэх хэрэгтэй. Энэ удаагийн 101-ийн семинараа олон сүнснүүд аврагдаад Бурханд баяр хөөрн алдарн болохын тулд Иремья 8:20 дээр харах юм бол урах сураалт өнгөрч 100 дууссан. Гэвч бид аврагдаагүй л байна. Урах сураалт нь дуусч байна. Тун удахгүй цас орох гэж байтал одоо хүртэл бид аврагдаагүй байна. Биднийг аврах хүн хаа байна гэд хүлээж байгаа маш олон сүнснүүд бий. Тэгвэл энэ урагцын цаг дуусахаас өмнө хурдан хураах ёстой байтал тэр хураагчийг хүлээж хэн ирэхгүй байна. Тиймээс Есүс хэлэхдээ урагц аривч ажилчтан цөөн байна. Урагц нь аривн байна. Гэхдээ ажилчтан цөөхөн байна. Гэтэл тэднээс нь бүр унтаж байна. Сургаалт төгс 15 дээр харах юм бол урагцын цагаар нойрсогч хүү ичхүүрийг хураана. Урагцын цаг дуусахаас өмнө бид нэр тэр дахиагийн жуултаа хураах хэрэгтэй үстэй. Тэр сүүлийн урагцын цаг дуусах гэж байхад шал хэрэггүй зүгээр л нэг мөрөөдөл зүйтэл байж байна. Тэгэж болохгүй. Тиймээс 2 дугаар Петр 3:8 дээр харах юм бол хэнийг ч мөхүүлхийг хүсдэггүй. Нэг өдөр нь 1000 жил мэт, 1000 жил нэг өдөр мэт хүлээж байдгаад төвчээртэй ханддаг. Энэ төвчээртэй хандж явах үед бид нэр сайн мэдээ тараах ёстой. Энэ удаагийн 101-ийн семинараар урьдчилан төлөвлөгөө гаргаарай. Урьдчилж төлөвлөөд залбираад тэр хүнийг 101-ийн семинарт дагуулж яваа, сайн мэдээ тараагаад хэд удаа ярилцаад ингээд сайн хандаж өгөөд ингийн бол тэр хүний сэтгэлийг бурхан хөдөлгөж өгнө. Ямар ч бодол байхгүй ингээд яваад ажиллахгүй. Бидээс хариуцлага байгаа. Төрүүлээд аврагдсан хүн аврагдаагүй хүнд авралт хүргэх тэр сайн мэдээг хүргэж авралт хүргэх чухал хариуцлага байгаа. За тийм учраас энэ удаагийн 101-ийн семинараар олон сүнслүүд аврагдахын төлөө урьдчилан төлөвлөж, залбирж, бэлдэж олон сүнслүүд аврагдаж бурхны агуу ажил явагдахын тулд хамтдаа хүчээ нэгтгэж оролцоорой гэж хүсэж байна. Юу ч байсан бай өөрчлөлт төлөвлөлөөд бэлдэх хэрэгтэй. Тэгжиж сайхан үр дүн гарч чаднаа. Хамтаа залбирая. Энэрэнгүй бурхан аав минь. Бурханаас холдон гимнүглийн дунд амьдарч байсан биднийг аврахын тулд эзэн Есүс бидний авах ёстой харал ба шүүлтийг өмнөөс минь авч эзний загалмай дээр урсгалсан тэр үнэт цусаар бидний гмийг мөнхөд угааж ямар ч хийсэн гавьяагүй хад аварж өгсөн эзэн минь чин сэтгэлээс талархаж байна. Бидний сүнс би эзний төлөө билээ. Бид үлдсэн амьдралаа зөвхөн бурханы бидэнд өгсөн тэр агуу нэгүсэл энэ ертөнцийн өрөвдөлтөй сүнслүүдэд дамжуулж олон сүнслүүд авралт хүргэх агуу ажил явагдахад та тусалж удахгүй болох 101-ийн семинар олон сүнслүүд аврагдах бурхны агуу ажил явагдахын төлөө бидний ахын дүүс нарыг зүрхсэтгэлийг нь зууран барьж эзэн та хүслийнхээ дагуу ирхмээр хэрэглэн олон сүнслүүд энэ семинараар аврагдахад бурхан та тусалж танд алдарсуу болоход нь та биднийг өөрийнхөө хүслийн дагуу ирхмээр хэрэгжилж өгөөрэй. Бидний эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен.